Мэндэ манайхаа. За гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотойгоор багшийн тасалбарын хөгжлийг хангасан байдал гэдэг дээр 30 он авах хэрэгтэй байгаа багшийн хөрөлт дээр. Тэгэхээр энэ мэдээллийг яа татах вэ гэхээр эсэс системээр олсон багшийн сургалт мэдээллээс татж авах юм байна. Тэгээ энэ ажил маань болохоор маш богино хугацаатай байгаа учраас өөрөөр хэлбэл өнөөдөр 14 цагаас өмнө оруулах шаардлагатай байна. Тэгэхээр энэ мэдээллүүдийг манай багш нар оруулах шаардлагатай байна. За эсэс руугаа ороод за сургалтын менежер арга зүйч гэсэн энэ хэсэг рүү дараад орно. За ингээд би миний өөрийн нэр нууцыг би өгөх байгаа. За энэ нэр нууцыг хийж ороод за ингээд оронгууд ийм хэсэг гараад ирнэ. За энэчнээс энэ боловсролын удирдлага гэдгийн дээр дарангууд хүний нөөцийн удирдлага гэсэн хэсэг байгаа. За энэ дээр дараад ажилтны жагсаалт гэдэг рүү ороод за ингэнгүүт бүх багш ажилтны нэр байгаа. За энэ дээрээс зөвхөн өөрийнхөө нэрлүүд орж ороод Батцэнгэл за жишээлбэл би ингээ өөрлөгөө орлоо. За ингээ оронгууд боловсрол гэсэн хэсэг байгаа. За энэ дээр дарангуудаа мэдээлэл засах гэдэг баруун тайд болтойроо бий. За энэ мэдээлэл засахтай дарангууд энд нэмэх гэсэн юм хэсэг гарна. За энэ дээр мэрэгжил дэвшүүлэх гэдэг дээр нэмэх гэдгээ дараад за ингээд энэжнээс англиаа сонгоно. За үндсэн сургалт, BMD-ийн үндсэн сургалт, ажлын байрны бусад сургалт, төрөлцсөн сургалт гэх. За ажлын байр жишээ болгоод ажлын байрны сургалтыг авъя. За ингэнгүүт энэ дотор ингээд аль хэсэгт нь хамаарч байгаа ингээд тэгээд үндсэн дөрвөн хэсгээс сонгоно. За мэрэгжлийн бэлгийн үйл ажиллагаа байж болно. За орон нутаг бүс олон улс гэдэг юм байгаа. За орон нутгаа сонгочихъя. За хөтөлбөр нь зайных юм уу, онлайн юм уу, танхимынх юм уу? За энэ танхимынхыг сонгочихъя. За жишээ болгоод энэ дээр хэдүүлээ. Мэдлээ сургууль. Сургууль зохион байгуулсан МОЗА аппликейшны одоо танилцуулах сургалт байсан. За энэ бол 2024 оны за 12 сарын за 23 хавцаа байсан санагдаж байна. За дууссан нь болохоор мөн 12 сарын за 24 дууссан гээд за Батлан зөвнөхний дугаар байгуул бичнэ, байхгүй бол бичихгүй, төлбөртэй бол төлбөртэй хэсгийг сонгоод за байгууллага төлсөн гэдгийг сонгоод за үнийн дүн байвал биччихнэ, байхгүй байвал байхгүй ч байж болно. Хамгийн гол нь энэ дээр энэ нөгөө одтой хэсгээр л заавал бөглөх хэрэгтэй байгаа. За ингээд нэмэх тэмдэг дарна. За тэгэнгүүт хамгийн сүүлийн бүртгэгдсэн сургалт маань энэ дээрээ ингээ ороод ирж байгаа. За ингээд хадгалах давж дарах юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай багш нар 9 сарын 1-ээс өнөөг хүртэл суусан сургалт хувийн болон улсын зардлаар одоо BMD-гийнх бүм өөрөө мөнгө төлөөл одоо онлайн хэлбэрээр юм уу ямар нэгэн хэлбэрээр суулсан сургалт гэх мэтлээ ямар ч төрлийн сургалтуудаа бүгднгийн сайн бүртгээд өгөөч гэдэг юм хэлэх гээд байна. Энэ нь өөрөөр хэлбэл таны бүртгэсэн сургалтаар таны 30 оноо өгөх гэж байгаа учраас энэ дээр маш хариуцлагатай хандах шаардлагатай байна. За бүгдэнд нь баярлалаа.